Оройн төргөө үзэгчтэй Монгол банкны мэдээлэл танд хүрч байна. Олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол банк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх зөвлөх компанийг Монгол улсын худалдаа хууль ажиллагааны холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулад байгаа. За сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг бүгд найрамдах Чех улсын PwC гэх компани хийж гүйцэтгэхээр болсон 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор үнэлгээг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа мэнэ. Банкудад хийх активын иж бүрэн үнэлгээг Европын төв банкнаас 2014 онд гаргасан активын чанарын үнэлгээийг аргачлалын дагуу хийх юм байна. За гэхдээ Монгол улсын онцлогийг харгалзан үзэж аргачлалыг хэрэгжүүлж байгаа гэдгээ төв банкны хяналт шалгалтын газрын захирал Батсайхан бидэнд мэдээлсэн юм а. Өнгөрсөн оноос бол эхэлж Монгол улс маань өөрөө эдийн засгийн бол хүндрэлтэй тулгарсан. За үүнийг даван туулахын тулд бол Монгол улсын бодлого боловсруулагч нар олон улсын валютын сантай бол хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Та бүхэн мэдж байгаа EFF буюу өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр бол хэрэгжихэр болсон. За энэ бол 3-аас 4 жил үргэлжилдэг бол програм байгаа. За энэ програмын гол зорилго бол мэдээж эдийн засгийг тогтворжуулах, үүн дээр нэмээд урт хугацаанд Монгол банкны өрийн тогтвортой байдлыг хангах байгаа. За өрийн тогтвортой байдлыг хангахын тулд мэдээж Монгол улсын эдийн засаг бол өсөлттэй байх ёстой. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах бол хамгийн гол үзүүлэлт бол эрүүл банкны систем бол байх ёстой. Эрүүл банкны систем бол Монгол улсын одоо нийт хадгаламж хоригдлыг бол үр ашигтай орол эдийн засгийг зээлжүүлж улмаар эдийн засгийн өсөлтийг хангадаг бол гол одоо механизм байгаа. Тийм учраас эрүүл сарвал банкны систем бол маш чухал. Ийм учраас олон улсын валютын сангийн тавьж байгаа гол шаардлага бол эрүүл банкны системийг бол бий болгох ёстой. Үүний тулд бол банкудад бол хамгийн түрүүнд одоо онш тавих уу ер нь банкны салбарын эрүүл мэнд ямар байгаа юм бэ гэдгийг бол тодорхойлдог нэг зүйл нь бол ECOR буюу активиж үнэлгээ гэсэн бол зүйл байгаа. За энэ бол анх Европын төв банк бол 2014 онд бол анх энийг бол хийсэн. Европын төв банк бол анх 14 онд хэн шалтгаалтын функц хүлээж авснаар бол Европын бүх банкуудын эрүүл мэндэд бол анх онш тавихд бол энэ аргыг хэрэгэлсэн. За үүнээс хойш бол олон улсын валютын сан болон бусад орнууд бол их өргөн ашиглаж байгаа юм бол одоо арга хэрэгсэл байгаа. Үнэлгээ хийх Европын төв банкны аргачлалаас дурдвал өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтүүд, актив хөрөнгийн эргэн төлөгдөх чадвар, эрсдлийн сангуудын хэмжээ, ашигт ажиллагааны хандлага, банкны өсөлтийн төвшин, удирдлагын чадвар, эрсдэл бүхий активын хэмжээ, өөрийн хөрөнгийн өгөөж, хөрөнгийн зах зээлд оролцох бололцоо зэргүүд багтаж байгаа юм байна. Олон улсын валютын сангийн зүгээс активын иж бүрэн үнэлгээ хийх явцад банкны барьцаанд мал болон ашигт малтмлын цэцэнцийг тооцохгүй гэсэн асуудлыг өмнө нь ярьж байсан. За тэгвэл уул уурхай мал аж ахуй түшгэлсэн манай улсын онцлогийг харгалзан үзэж мал болон лицензийг барьцаа хөрөнгөөр авч болно гэсэн тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү үнэлгээ хийснээр иргэдэд ямар нэгэн хохирол дарамт учрахгүй гэдгийг албаны их сурвалж мэдээлж байна. Харин активын иж бүрэн үнэлгээгээр банкуудын эрүүл мэндийн байдал үнэн зөв гарах бөгөөд хэрв ямар нэгэн асуудал гарвал цаашид түүнийг залруулах шатараатай ажлууд хийгдэх юм байна. Хөтөлбөрийн гол зорилго бол би түрүүн өмнөж дурдсан зээлжүүлэлт бол эдийн засгийн зээлжүүлэлт бол хэвээ явагдах ёстой. Үүний тулд бол эрүүл сувал банкны систем хэрэгтэй байна. Тийм учраас үүний үр дүнд бол банкуд эрүүл болсноор бол санхүүгийн систем, банкны систем нь өөрөө санхүүгийн систем нэлээд том хувьжин эзэлдэг. За ийм ч учраас бид нар банкны системийн тогтвортой байдлыг хангаснаар бол санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалж улмаар бид нар зээлжүүлэлтийн хэм явуулж эдийн засгийг бол тэтгэж эдийн засгийн өсөлтийг бол авчрах бол боломжтой болно. Улмаар цаашдаа энэ бид нар урт хугацаанд бол нэлээд бид нар өрийн дарамтнаас бол гарах бол боломжтой бүрддэг юм. Энэхүү үнэлгээ хийснээр эдийн засгийг тогтворжуулах, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах зорилго биелэх юм. Банк санхүүгийн салбар эрүүл чадамжтай байснаар зээлийн санхүүжилт тогтмол хийгдэж эдийн засгийн өсөлтийг тэтгэх нөлөө үзүүлэх юм. Иймээс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд банк санхүүгийн салбарын эрүүл мэндийн байдал чухал үүрэгтэй юм.
Үргэлжлүүлэн та бүхэнд мөнгө санхүүгийн болон гадаад секторын статистикийн тоо мэдээллийг хүргье. 2017 оны 7 дугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 23.8% хүрч 14 их 80 төгрөгт хүрсэн байгаа. За үүний дийлэнх хувь буюу 78%-ийг төгрөгийн харилцаа хадгаламж эзэлж байгаамаа. Харин сарын өсөлтийг харах юм бол 3.8% өсч 516.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн бүтцийн хувьд аваад үзвэл 53% буюу 7.2 их 80 төгрөгийг төгрөгийн хадгаламж, 17.3 буюу 2.5 их 80 төгрөгийг валютын хадгаламж тус бүрдүүлж байна. Нийт хадгаламжийн маань хадгалж иргэд байгууллагаас татсан хадгаламж маань өөрөө 9.8 их 80 төгрөг байгаа. Үүний 53.7%-ийг иргэдийн төгрөгийн хадгаламж байгаа бол 20.3%-ийг иргэдийн гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Банкуудын одоо олон улсын стандартын дагуу нийт 14 үйл ажиллагаа явуулж байгаа 14 банк болон 2 татан буугдсан банкуудын тайлан мэдээллийг авч бид нар статистик мэдээллийг гаргахад ашигладаг. Энэ 16 банкны тайлан тэнцлэр авч үзэх юм бол банкуудын актив нийт актив маань өмнөх сараас бол 3.6%-аар өссөн. Өмнөх оны мөн үеэс 11.4%-аар өсөөд 26.7 их 80 төгрөгт хүрсэн байна. За нийт одоо активынхаа бүтцийг аваад үзэх юм бол дийлэнхийн буюу 48.5% нь банкудад иргэд байгууллагад гаргасан зээл байхад засгийн газраас авах авлага 13%, банкны нөөц 9.4%, гадаад актив 7.2% бүрдүүлж байна. Тэгвэл банкуудын тайлангийн тал хувийг эзэлж байгаа зээлийн үзүүлэлтийг хараад үзье. За хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны үеэс 933.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13 их 80 төгрөгт хүрсэн байна. За үүнд иргэдийн зээл 890.7 тэрбум төгрөг буюу 16.8% өссөн нь гол нь нөлөөлжээ. Зээлийн үлдэгдлийн 52%-ийг аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон зээл эзэлж байгаа бол 47%-ийг иргэдэд олгосон зээл эзэлж байгаа юм а. За үүнээс харахад хувийн хвшил болон иргэдийн зээлийн хэмжээ ойролцоо үзүүлэлттэй байгаамаа. Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 1.71%-аар өсч 6.8% хүрсэн байна. За харин чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 1.41%-аар өсч 8.8%-д хүрээд байгаамаа. Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээлийн маань үлдэгдэл 12.9 их 80 төгрөгт хүрсэн байгаа. Үүний 52% нь хувийн хвшилд олгосон зээл бол 47% нь иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Нийт хувийн хвшлийн маань зээлийн үлдэгдэл одоо 6.7 их 80 төгрөгийн маань 63% төгрөгөөр олгосон зээл байгаа бол иргэдийн зээл 6 их 80 төгрөгт байгаа. Үүний 98% төгрөгөөр олгосон зээл байна. Нийт зээлийг одоо аль салбарт олгосон байдлаар нь аваад үзэх юм бол хамгийн их хувийг бол 24% энэ болохоор цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл, картын зээл бол эзэлж байгаа бол үүний дараагаар одоо бидний ипотекийн зээл маань ордог, үл хөдлөх хөрөнгөний салбар маань салбарт олгосон зээл маань нийт зээлийн маань 15%-ийг эзэлж байна. Бөөний болон жижиглэнгийн худалдаа засвар үйлчилгээ гэсэн салбарт бол нийт зээлийн 14%, боловсруулах үйлдвэрт 11%, барилгын салбарт 9%, уул уурхайн салбарт 7%-ийн зээлийг тус олгосон байна. Хувийн хвшилд олгосон зээлийн 20.7%-ийг бөөний худалдаа эрхлэгчдэд, 20.6%-ийг боловсруулах үйлдвэрт, 16.4%-ийг барилгын салбарт, 12.3%-ийг уул уурхайн салбарт тус олгоод байна. Харин иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийн 30.6%-ийг цалингийн зээл, 10%-ийг тэтгэврийн зээл, 28%-ийг ипотекийн зээл, 18%-ийг жижиг дунд үйлдвэрлэлд олгосон зээлүүд тус эзэлж байна. Хувийн хвшилд олгосон зээлийн 11%-ийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа бол 14%-ийг чанаргүй зээл эзэлж байна. За тэгвэл иргэдэд олгосон зээлийн 2.4%-ийг хугацаа хэтэрсэн, 3.7%-ийг чанаргүй зээлүүд тус эзэлж байгаамаа. Эндээс харах юм бол хувийн хвшлээс илүүтэй иргэдийн зээлээ эргэн төлөх чадамж харьцангуй өндөр байгаа гэж харж болохоор байна. Нийт зээлийн 8.8%-ийг чанаргүй зээл эзэлж байгаа нь 1.1 их 80 төгрөгтэй тэнцэж байна. За үүний 25.6%-ийг уул уурхай, 17.4%-ийг боловсруулах үйлдвэр, 10.3%-ийг худалдаа, 8.9%-ийг барилгын салбарт тус эзэлж байна. Энэ чанаргүй зээлийн хэмжээ яванд бол ингээд аажмаар буурна гэсэн хүлээлттэй байна. За яагаад нэгдүгээрт юу вэ нөхөр зэрэг бид нар уул уурхайн салбар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн энэ статистикийг харахаар ашигт ажиллагааны энэ 2 дугаар улиралд бол 1-р улиралтай харьцуулахад бүр үлэм хэмжээгээр бол сайжирч гарч ирсэн байна.
За нэгдүгээр үйлрэл одоо бид нэр төсөөл боловсруулж явах үед бол ашигт ажиллагаа тийм өндөр биш. Ерөнхийдөө алдагдал нь буураад нэг тэг орчмын ашиг руугаа ирэх нэг тийм ер нь бол ашигт ажиллагаа харьцангуй бага байсан. Тэрнтэй харьцуулахад бол нэлээд сайжирч байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ борлуулалтын цар хүрээ дийлээд ашигт ажиллагаа сайжирч байгаа нь өөрөө цаашаа энэ зээлийн иргэн төлөлтөнд бол өмнөх зээлүүдэд эргүүлж төлөхөд бол нөлөөлнө. Харин нийт ипотекийн зээл 4.2 их 80 төгрөг төрснээр чанаргүй зээл 1.9%, хугацаа тэрсэн зээл 1.7% болсон байна. Нийт ипотекийн зээлдэгчдийн тоо өмнөх сард 661 зээлдэгчээр нэмэгдэж 92138 иргэн ипотекийн зээлэнд хамрагдаад байна. Үзэгч та бүхэнд Монгол банкны мэдээлэл хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулж үзсэн танд баярлалаа.